Тэгэхээр энэний тэмдэглэлийн шалтгаан бид нэг буян харах, хоёр бурхан болж гэгээлсэн тэр өмнөд бид одоо даган байсаж одоо тэр бэлэгдэл сайн өдрүүдээр би ч гэсэн бурхан болъё гэж сэтгэл төрүүлснээр бид бурхан бол авьяасыг бүтүүлдэг. Тэр бурхан багш урд галны одоо үеийн одоо бурхтуудын одоо цэцэг үрдсэн одоо эсээр мандлыг хүсэлтэргүүтэн одоо сэтгэл зүгсэн авьяас дагуулсныхаа ихээр бурхан болж чадсан. Бурхан багш намтар тэр юм зөндөө байдаг. Одоо бүхний одоо үед одоо цэцэг одоо бурхан багш тэр зүгээр тэгэл төрсөн байгаа. Одоо тэр орсон бурханд одоо цэцэг өргөж одоо буян хураагаад тэгээ би ч гэсэн одоо таньшиг гэлсэн бурхан болохын сан гэж үгж сэтгэл төрүүлснийхаа бүгний ихээр тэрний юу одоо сэтгэлийн авьяасаа ихээр бидний зөв бурхан болж ирсэн. Тэр бурхан болно гэдэг нь юу хэлэх юм бэ гэхээр бурхан болно гэдэг нь зүгээр нэг одоо юу гэдэг сэтгэлийн амраа бүгд хүрээ биенээс одоо гэрэлтгээд цацраад энэ төлөвийг хэлдэг. Бурхан болно гэдэг нь сэтгэлийн муу гимүүдийг арилгаад сэтгэлийн зөв сайн нэгэн болгоныг хөдөлчүүлсэн дэр хүмүүсийг төлж чадсан дэр зүйлийг бурхан бигээр төрсөн гэж байна. Тэр орчин цагийн шинжлэх ухааны таван төвчний хэвлэл одоо судалгаа хийгээд Каванти одоо маш нарийн төвшөнд хүрсэн тэр үед орон зай, цаг хугацаа, хэмжих хүн бүгд нэг төвшөнд байж болох тийм цаг үе. Яг тийм одоо зүйл байж болж байна гэдэг. Үзээд. Гэхдээ яг тэрнийг одоо баталж чадахгүй байгаа юм гэхдээ ийм байж болно гэдэг. Тэр бурхан багш одоо магтаал өнөөдөр гарч байгаа 3 цагийг мэдэн чаддаг чинь миний багш бурхан моо гэдэг. Тэр 3 цагийг мэдэн чаддаг ч гэдэг нь болохоор өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийг нэг агшинд зүйл тогтноор нь оршигчин чанараар нь шүүр үнсээр нь бүгдийг мэдэж чадсан тэр бурхан болж гэрэлдэг гэж. Тэр бурхан чинь залхтаа бурхан гэдэг нь бусдын өвчнийг одоо гараарай болохгүй, бусдын хэрэглэсийг усаар болохгүй, бусдын хэлмээ юухгүй гэдэг. Тэгвэл юугаар одоо тэр бурхан бидний ачлах юм гэхээр зарим сургаалын одоо номлосноор зөв үзэл зөв сэтгэлийн одоо сүр одоо номдод сургаж өөрөөрөө үлгэлснээр бурхан байна.